үсээ таарахгүй хавар болгон таардаг бүсгүйчүүд гэдэг би ёстой дисдэг хүний төрлөхгүй. Жүжигэндээ зориулаад яаж тариулна гинэ? Бид бүр ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөж байна. Юу юм аягтай. Жүжигэн дээр бол ерөнхийдөө юм иймэрхүү энэ шарал устай болохоос ш гэтээ нарийн богино байгаа. Иймэрхүү болгоч юм сайн. Ер нь бол яг жүжигнийхээ нурууг дүрээсээ хамааран тайлбар хийх сонголттой хийж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр найз нь болохоор нь штэ жүжигэн дээр ус шиг жижигхэн болохгүйгээр урт хിവэр нь түрүүнийх шиг юм butterfly coat шиг юм байх юм бол бас ингэ юуси чинь. Тийм учраас дараа нь нарцыг алгуулахад хэцүү. Түүхт нь хоёулаа нэгж юугаа загвараа өөрчилж байгаа юм чинь бүр юм шатлага өндөртэй. Хоёулаа тоглолтын дээр болохоор доот ингэж нуглаад юу чинь бүр алга болгочихно. Түүхт нь жүжигэн дээр юм жижигхэн богинохон өстэй юм шиг харагдана. 80-аад оны тайлбар шиг харагдана. Тэгсэн ирнэ юу нэрээ бодит амьдрал дээр болохоор нэлээд өндөр шалтгаантай юм. Нэлээд өндөр шалтгаантай юм. Одоо энэ сүүлийн үед бол хамгийн тэрэнд болж байгаа заслууд ахгүй hash cut, octopus cut гэдэг өмнөх нөгөө butterfly cut-ыг бодвол арай жоо хөнгөн гэсэн. Тийм бол минийс айгүй хүнд төстэй байгаад үдсэн юм чинь нэг өөрчлөлт үзчихвэл жүжигийн дараа бас яг ингэж хийм бичвэл бас гоё харагдана. Тэгээд чоолохгүй л болох шүү дээ. Яг зөв чоолох. За юу лээ би чамд итгэдэг. Тэгээд одоо дүнгийн сайхан дараа нь харъя. Окей. За тайлтаа хий. Яна урдаас одоо айгу богинохоо. Яна Тэн айгу нэгэн хэвийн урчтай айгу уйтгартай санагдсан бахаа уянгад. Манай ихч өөрхөн ихчсэн ч хөөрхөн дүү болох гэж байна. Одоо бүгдээрээ үр дүнгийн харцгаая. Амар гоё. Яг ийм хийм хийхдээ эс хэлбэртэй биш. Яг ийм сэлбэртэй. Зөвхөн үзүүрүүд нь харин тийм ээ. Яг ийм шаталсан өснүүд нь үзүүрүүд нь шулуун байхаар утгагүй юм байна. Тийм. Сая яг ийм ороогоогүй байхаар бидрэмж чинь яг ингээ ороцсны дараах ийм амар гоё байхгүй ингээл шулуун байхаараа хуучны стил орчин. Тийм. 90-ад оны нөгөө нэг шаги код гэдэг нөгөө юм үзүүлэгдсэн тайлбар орчин. Харин сик оролттой жоох юм хүсэж болгоод ирчингүүд нь орчин үеийн 26 оны тренд рүү орж ирж байгаа гэсэн. Наадлага амар гоё хөгжсөн байна. Амар гоё хөгжсөн.